бас энэ дашрамд хэлэхэд ингээд Арц намын бүлгийн гишүүдээс маш олон хуулийн төслүүдийг өргөн барьдаг. Энэ бүгд яг энэ бүгдийн дараа засгийн газрын хуулиар өргөн барьж энийг хамтдаж хэлцэх засгийн газрын хуулиурын дараа нийлүүлж хэлцэх гэдэг яг одоо өнөөдөр бас бизнес эрхчлөөний тухай хууль, эдийн засгийн эрхчлөөний тухай хууль гэдэг энэ хуулиудын хилцүүлэг ингэж явж байгаа. Нэг юм зохисгүй төрийн ажлын нэг зохисгүй хандлага явж байгааг бас ихэнд нь хэлчихье. Нэгдүгээрт нь за яг одоо өргөн барьсан бидний өргөн барьсан хувилбараас гол зүйлсүүд бол засгийн газар дараа нь өргөн барихтай бараг адил байдлаар өргөн барьсан байна лээ. Төрийн болоод алууны нууцын тухай хууль гэдгийг алууны нууцын гэдэг харилцааг одоо хасч төрийн нууцын тухай хуулиар бүгдийг зохицуулж алууны нууцд гэдэг авах харилцааг хуулийн хүрээнд хасах мөн төрийн нууцд авахдаа парламентаар улсын хурлаар жагсаалтыг батална гэдэг үндсэн агуулга. Одоо байгаа ялгааны хоёр ялгаа байна лээ. Төрийн нууцыг хуулиар хамгаалах, хадгалах үүрэг хүлээгээгүй хүн төрийн нууцыг олж авсан бол энэ нь төрийн нууцыг хууль ёсоор олж авах гэмт хэрэгт хамтран оролцсон шинжгүй бол эрүүгийн хариуцлага хүлээхгүй гэж. Жишээ нь одоо иргэн сэтгүүлч төрийн нууцыг хуулиар хамгаалах үүрэггүй хүнийг одоо үндсэндээ эрүүгийн гэмт хэрэгээр яллах нөхцөл байдал бүрдэж байгааг энэ бол буруу. За энийг дагалдуулаад эрүүгийн хэрэг байцаа шийдэх хууль зэрэг хуулинд процессын шинжилтээр нэмэлтүүд бас орж байгаа. Төрийн нууцад хууль зөрчсөн үйлдэлд авилга ашиг сонирхлын зөрчлийн талаарх мэдээлэлд хүний үндсэн эрх чөлөөг зөрчсөн баримтыг төрийн нууцад оруулахыг хориглоно гэдэг заалт давхцуулгүй харагдаж байгаа гэдгийг хэлье.